Яана. Чи эмэгтэй хүн штэ чи босолтоо чи сэрэлтэй. Хүй, босооч ээ. Бос. Юу ээж өнөөдөр чи амралтын өдөр штэ. Үгүй тэр тусмаа чи эмэгтэй хүн байж өглөөр босоо цай зүү чандгүй мүү аа? Босолтоо энэ бүр нойрны нод нохон бүсний үүр боллоо. Эмэгтэй хүн байж нэр уруудахад унтаж идэх гэж нэрээ. Үд болсон унтаж үхрийн дуунаар сэрх юм байл л да чи эмэгтэй хүн байж арайчтэй. Бос. Ээж эмэгтэй хүн яахаараа унтаж болохгүй юм бэ? Юу гэсэн үг юм бэ? Чи энэ өрөөнийхөө байж байгааг харалтаа бүр нэг новш ноорхоо болцсон бүр. Энэ минийгээ бас цэвэрлчи. Ийм байх юм бол яаж нөхөрт гарнаа? Яаж хадамд гарнаа? Эмэгтэй хүн байж ийм байж болохгүй штэ. Чи ийм байх юм бол зөвхөн хадамдаа бүр хөөгдөөд гэрээсээ хөөгдөөд ирэх юм бэ? Хаста яаж хүний нүр харнаа тэгвэл яа. Ээж эмэгтэй хүн гэхээр л хадамдаа таалагдахын тулд амьдрд юм уу? Хадамд гарахын төлөө амьдрд юм уу? Тэглээ чин гэр орон заван байх хүртэл эмэгтэй хүнээс шалтгааллах юм уу? Тэн эмэгтэй хүн гэсэн хамаатай л үсттэй. Хэсэг унтуулчихгүй маа. Яана чи бүр эмэгтэй хүн байж бүр барьж ав зодох нь бүр яана. Юу вэ хөөе? Энэ офс чи өтөж өмхөрлөө. Та хэдийн завааруулсан юм а цэвэрлэлтэй. Чи эмэгтэйгээр угаачаач дээ. Хөөе юу гэсэн би энэ чи байг цэвэрлэдгийн. Тэглээч үр нэмэгтэй гэхээр та хэдийн завааруулсан бохор аяг тавгийг байг угааж ах хэвээр өөртөө цэвэрлээч. Тэг би эрэгтэйгээр угаах юм уу? За би таны мэйл рүү явуулчих. Чи эмэгтэй юм биш бас арай л амбицтай шүү. За амбицтай хад хүүс ямар хамаатай юм бэ? Тэглээч юу нэрхтэй нү, эмэгтэй нү, хөвшин байна уу, залуу байна уу? Бүгд л тодорхой хэмжээний амбицтай гэдэг үстэй. Үгүй чи тэгээд одоо эмэгтэй юм биш хүүхд гаргаад хүүхд мөхч чи оройтлоо штэ. Тэгээ сайхан гэртээ суухын оронд чи ингээл нэг л их ажил карьер гэсэн юм бах юм. Чи би хүүхэд гаргая штэ. Хамгийн гол нь одоо би өөртөө боловсралдоо карьертаа хөрөнгө оруулалт хиймээр байгаа байхгүй юу? Тэтгэв. Ер нь хичээ. Эрэгтэй ч юм уу, эмэгтэй ч юм уу, заавал тийм байх ёстой, ийм байх ёстой гэсэн хэвшүүл ойлголт чи хэдийн ард үлдсэн шүү дээ.